Монголчууд нийгэм журам давшин орсон нь номноос бэлтгэв. Боловсрол телевиз Монс өдөр хэвлийн газар хамтран хүргэж байна. Хоёрдугаар зуун бол Монголын түүхэнд олон томоохон үйл явдал өрнөсөн зуун. Энэхүү нэвтрүүлэг нь 1924-өөс 1959 он хүртэлх монголчууд социализмын хэмээн нэрлэгдэж суурин иргэншил амьдралд хүч төрөн орж ирсэн нүүдэлчин ард түмэн хувьсан өөрчлөгдөх эхлэл тавигдсан чухал үеийн нийгмийн байдлыг өгүүлэх болно. Нэвтрүүлгийн хамтрагч Монс өдөр хэвлэлийн газар. Хувьсгал соёл бол феодалтай тэмцэх зэвсэг. Нэвтрүүлгийн энэ дугаард кино, хөгжим, утга зохиол, зураг урлын үүсэл хөгжил болоод анхдагч бүтээлүүдийн талаар өгүүлнэ. Цагдгаан сүүдрийн наадам. Олон түмний дунд явуулах соёл гээрлийн ажид кино үзүүр чухал үүрэг гүйцэтгсээр иржээ. 1923 оны 7 дугаар сарын 18-наас 8 дугаар сарын 10-нд хуралдсан Монгол Ардын намын 2 дугаар их хурлын шийдвэрт киноны ач холбогдолыг үнэлэн тэмдэглэхдээ цагдгаан сүүдрийн наадам нь хүний гэгээрд боловсролын удирдахад болох бөгөөд энэ нь ард түмний сайжрах замд чухал тустай болохын тулд энэ явдлыг эрхлэн оролдож хичээвэл зохино гэж заагаад энэ тэргуунд киноны хэргийг улсын мэдээлд авч Сүхбаатарын төв клубт хамааруулжээ. Монгол Ардын хувьсгал намын 4-р их хурлын тогтоолын дагуу Улаанбаатарт Нардом Сүхбаатарын нэрэмжит клуб Ардын Цэнгэлд хүрээлэн 1929 онд Ленин нэрэмжит клуб болгон өргөтгсөн Монгол Орос ажилчны клубт суурин кино гаргах болсон юм. 1928 оноос кино механикчдын төр курс байгуулан хичээлүүлж эхэлсэн ба 1940 он гэхэд 30 гаруй хүн энэхүү курсыг төгсжээ. 1929 оноос орон нутгийн газар нүүдлийн зураг сүүдрийг хэсүүлэн явуулах тухай тогтоол гаргаж кино гаргагчдыг төв ба орон нутгийн өртөө улаа хэрэглүүлэн майхан оронтой явуулж байх. Зураг үзэгчдийг огт ядуу хоосон дунд дээд бичгийн албан хаагчид гэх 4 анги болгож ядуу үнэгүй бусдыг 10 мөнгнөөс дээш 50 мөнгнөөс доош үнэтэй ПО хэвлүүлэн үзүүлэх тусгай заавар төлөвлөгөө гаргажээ. 1930 онд Зөвлөлт холбоот улсын Восток кино байгууллагаас кино худалдан авч байх тухай гэрээ байгуулагдсны дагуу Зөвлөлтийн Чапаев, Бид Кронштадтаас Хуйх тонгоц Потемкин зэрэг кинонуудыг гаргаж байв. 1931 оны байдлаар төв хөдөөд дуугүй киноны нүүдлийн 15 цаг байсан бол 1950 онд нүүдлийн кино цаг 44, 1960 онд 329 болж өсчээ. 1934 онд нийслэл хотноо анхны кино театр байгуулагдсан нь Ард кино театр байв. Ардын хувьсгалын 15 жилийн ойгоор Зөвлөлт холбоот улсаас 12 нүүдлийн авто кино клуб бэлгэсэн нь аймагуудыг дуутай кинотой болох эхлэл болсон юм. Киноны хэргийг хөгжүүлэхэд шийдвэрлэх ач холбогдол гүйцэтгсэн нэгэн үйл явдал бол 1932 оны 1-р сард киноны тусгай үйлдвэрийн газар байгуулах тухай хэмээх тогтоолын дагуу 1935 онд Монгол кино үйлдвэрийг байгуулсан явдал байв. Монгол кино үйлдвэрт бүтээсэн хамгийн анхны бүтээл нь 1936 онд хийгдсэн Май 1-ний 47 жилийн ойг Улаанбаатарт тэмдэглэсэн тухай Майн 47 жил гэдэг баримтат кино байлаа. 1936-аас 1938 онд бүгд найрамд Монгол Ард улсын баяр наадмын ажиллагаа, Монгол Ардын хувьсгал намын 18 жилийн ойн хурлын ажиллагаа, улсын 22 дугаар баг хурал, оёдлын артел, эмнэлгийн ажилчдын хурал, зөвлөлтийн циркийн жүжигчдийн тоглолт, Ардын хувьсгалын ялалт зэрэг цаг үеийн үйл явдлын тухай 30-аад баримтат кино хийжээ. Эхэн үеийн баримт кинон тухайн үеийн Монголын нийгмийн амьдралыг харуулах чухал хэрэглэгдэхүүн болж байсан боловч үзэл сурталын нөлөөгөөр эсэргүү нарын дүрс орсон хэмээж 1940 оны эцсээр 91.2 мянган метр кино зургийн хальсыг устгажээ.
баримтат кинонууд гарч эхлэв. Монгол киноны хөгжлийн дараагийн алхам нь баримт киноны нэгэн төрөл болох ухуулга нийтлэлийн кино байсан бөгөөд баримтат ба уран сайхны киноны хосломол шинжтэй эрүүл мэнд, мал аж ахуй, бурхан шашны эсрэг сэдэв бүхий байв. Ухуулга нийтлэлийн киноны анхных нь Эдүгээгийн монгол нэртэйгээр 1938 онд гарчээ. Энэ киноны дараа шинэ хуучин Улаанбаатар, Өв садах морин станц боловсон худалдаа, шинжлэх ухааны эмнэлэг зэрэг нийлээд олон бүлэг кино гарчээ. 1938-аас 1940 онд иймэрхүү ухуулга нийтлэлийн кино 10 орчмыг хийсэн бөгөөд үйл явдлыг тоочин үзүүлэх хүүрнэлийн хэлбэрээс уран сайхны дүрслэлтэй болгож дүрээр суулталчлах аргад аажмаар шилжиж эхэлсэн байна. Уран сайхны кино хийж эхлэв. Ардын хувьсгалын 15 жилийн ойгоор Лапин, Славин, Хацревич нарын зохиолоор Траубергийн найруулсан Монгол хүү уран сайхны кино гарснаар Монголын кино урлагийн түүх эхэлжээ. Киноны гадаа зураг авалтуудыг манай улсад хийж, дотор зургууд болон дуу оруулгыг Зөвлөлт холбоот улсын Ленфильм кино өдөрт 1 жилийн турш хийсэн юм. Монголын уран бүтээлчдийн анхны кино. Монголын кино урлагийн түүхэнд дэх 2 дахь уран сайхны кино бол Насаг дорж Шефер нарын зохиолоор 1938 онд бүтээгдсэн Норжмагийн зам хэмээх 2 бүлэг кино байв. Энэхүү кино нь Монголын киноны уран бүтээлчийн өөрсдөө бие даан бүтээсэн анхны уран сайхны кино бөгөөд дуугүй кино байсан юм. Ухуулга нийтлэлийн агуулгаар хийгдсэн энэ кино уран сайхны хувьд дүр дүрслэлд нь боловсраагүй боловч мухар сүсгийн хорыг илчлэн ангаах ухааны эмнэлгийн ашиг тусыг сурталчлах зорилготой байжээ. Шинэ Монголын хөгжмийн урлаг. Бид өөрсдийн дуу хөгжмийн аялгауг өөрсдөө тэмдэглэж, боловсруулахыг оролдохоос өөр хэнд найдаж суух үлээ. Дугарч ив. Европ хөгжим Монголд нэвтэрч эхлэв. Европ хөгжмийн соёл анх ардын журам цэргийн газар нэвтэрчээ. Ардын журам цэргийн бүрэлдэхүүнд Үдээвэр хөгжмийн хамтлаг байгуулах шийдвэрийг 1922 онд гаргасан байдаг. Мөн оны 4-р сард Бүхсэргийн жанжин Сүхбаатар, Богд хааны ордны Үдээвэр найрал хөгжмийн багш Кольцов нар ардын журам цэргийн 1-р март дивизийн тэргүүн хорооны цэргүүдээс Үдээвэр найрал хөгжимд сургахаар 7 залууг шалгаруулан авсан юм. Ингээд Зөвлөлт холбоот улсаас Үдээвэр хөгжмийн нэг иж бүрдлийг захиалан авчруулж Уг морт хороонд хөгжмийн салаа байгуулжээ. Үдээвэр хөгжмийн хамтлаг Оросын Нардомд өргөдөн очиж Манжуурын дов толгой зэрэг бүжгийн аялгау, шинэхэн зохиогдсон шивээ хягт магна үсгтэй туг, улаан туг зэрэг хувьсгалын дуунууд, бууралмор, хонингийн жороомор зэрэг ардын дууны аяыг хөгжимдөж нэг төгрөгийн цалин авдаг байв. 1922 оны сүүлээр хөгжмийг цэргийн ерөнхий сургуульд харьяалуулж, хөгжимчдод улаан турган эмжээртэй шар турган чисчүүдэл, шар дурдан бүс, савхин гутал 4 талд малгай олгож цалин өгөх болсон байдаг. Анхны пянс. (1932-оос 1934 онд Лялин, Дуучин Дорж давг, Төмөр, Ичин хорлоо, Хуурч Төдөв, Лембичин Сэрэн Дорж нарын хэсэг дуучид хөгжимчидтэй хамт Москва хотноо очин Монгол ардын дуу хөгжмийг анх удаа пянсанд бичүүлсэн байдаг.
Анхны симфони оркестр. Дочоод оны ихэнх үед улсын хөгжимч драматик театрт цөөн хүний бүрэлдэхүүнтэй симфони найраг бүрэлдэж 1945 оны 5 дугаар сард анхны концертоо тоглосон юм. 1952 онд Дамжин сүрэнгийн жаргалын зам, 1957 онд Гончигсамлагийн үнэн дуур гарч дуурийн хөгжмийн төрөл үүсэн бий болох бэлтгэл үе болсон юм. 1941-ээс 1960 оны хөгжмийн урлагт дууны уран бүтээл нэн чухал байр эзэж байсны дотор уянгийн дуу ихэнх хувийг эзэж байлаа. Энэ үеийн Монголын хөгжмийн зохиолчдын бас нэгэн чухал ололтын нэг бол симфони хөгжмийн бүтээл туйруулж эхэлсэн явдал байсан бөгөөд 1955 онд мөрд орж манай эх хорон 1-р симфонио туйрвав. 40-од оноос их сураа тавьсан Монголын мэргэжлийн хөгжимд 50-60-аад оны заагт олон төрөл зүйл цоо шинээр бүрэлдэн тогтож зохиолын төрөл хэлбэр ихээхэн баяжсан юм. Ийхүү зөвлөлтийн мэргэжлүүдийн тусламжтайгаар манай хөгжмийн урлагт дуур, симфони, балетийн анхны томоохон бүтээлүүд төрөн гарсан нь уран сайхны соёл гарсан шинэ үзэгдэл байлаа. Монголын зохиолчдын байгууллага 1920-од оны үед Монголын утга зохиолд ардын аман зохиолыг ашиглах үзэгдэл түгээмэл байсан бол 20-од оны сүүл үеэс бие даасан зохиолууд бичигдэх болжээ. Ийхүү 1929 оны 1-р сарын 9-нд бичиг номын 17 хүн цуглаж уран зохиолчдын анхны бүлгэн байгуулан тэргүүлэгчээр буян нэмэх нарын 5 хүнийг сонгосноор Монголын зохиолчдын байгууллага байгуулагджээ. 20-30-аад оны цаг дээр шинэ үеийн утга зохиолын төлөөлөл болох Дамжин сүрэнгийн гологдсон хүүхэн тууж 1929, Насаг доржийн хуучин хүү 1930, буян нэмэх ядам сүрэн Ши аюуш Эренчин нарын бичсэн ажвайдал тусгаар тогтнол хувьсгалын сэдвтэй олон зохиолууд гарч уншигчдын хүртэл болжээ. 1920-аас 1930-аад оны үеийн утга зохиолын нэг том чиглэл нь орчуулгын уран зохиол байлаа. Уран зохиолын орчуулгын ажилд Насаг дорж, Эренчин, Оюун, Пердэ нарын зохиолчид голлон ажиллаж байв. Яруу найргийн төрөл хөгжиж эхлэв. Яруу найргийн төрөл 1940-оос 1950-аад онд уянган чиглэлээр хөгжиж, яруу найрагчдын ур чадвар мэдгэцгүйс дээшлэн шүлгийн сэдвийн хүрээ, шүлгийн байгууламж дүрслэл нь сайжирч байв. Сэнгэгийн манай дуу 1942 он, эх хорон 1943 он, Дамжин сүрэнгийн хэрлэн 1945 он, Чимэдийн бие Монгол хүн 1945 он, Пердэгийн амрагийн дуу 1947 он, Сэнгэгийн тагтаа 1948 он, Явуу хулангийн бие хаан төрөвөө 1955 он, зэрэг шүлгүүд энэ үед зохиогджээ. 1946 оноос уран зохиолчдод Маршал Шоусенгийн нэрмжил шагнал буюу төрийн шагнал олгох болж энэхүү шагналыг анх Дамжин сүрэн Эренчин, Оюун, Иш Насаг дорж нар хүртэж байв. Мөн Алтай Дарман манай сургуулийнхан тууж бичсэн Лодой дамбад 1946 онд өвгөн партизаны яриа энх тайвны тагтаа шүлгүү зохиосон Сэнгэд 1954 онд уг шагналыг олгожээ. Зураг урлал. Ардын хувьсгалын анхны жил буюу 1921 оны 4-р сар хүртэл гарсан Монголын үнэн саний анхны дугааруудад ардын намын бодлогыг илэрхийлсэн зургууд нийлэгдэж байсан нь хүн амын дийлэн хэсэг нь бичиг үсэггүй байсан нөхцөлд нам засгийн бодлогыг ойлгомжтойгоор сурталчлахад чухал үүрэг гүйцэтгэж байсан бөгөөд энэ байдалд хувьсгалаас хойш жилүүдэд чимэн адил үргэлжиж байлаа. Энэ нь нэг талаар ухуулах сурталчилгааны хэлбэр байсан боловч нөгөө талаараа шинэ үеийн дүрслэх урлагийг үүсгэн хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгсэн байна. Мөн энэ үед өвөрмөс дүрсэл бүхий шог зургууд гарч байжээ. 1950-аад онд Монгол зургийн аргыг улам баяжуулж ядам сүрэнгийн өвгөн хуурч, шансчин, цэвэгживийн азарганы носолдоон,
Бухын мөргөлдөөн, ууланд, Гаваагийн Алтай уулс, Сүлтмийн Талын айл, Одонгийн ажлын дараа зэрэг Монголын дүрсгэн урлагийн суур бүтээлүүд гарчээ. Энэ үед орон даяар өрнөж байсан нэгдэлж хөдөлгөөн олон түмний хамтаж үйл ажиллагааг харуулсан бүтээлүүд цөөнгүй гарч байсны дотроос өгүүлэмж зохиомжоор бусдаас ялгарсан бүтээл бол Одонгийн ажлын дараа зураг юм.